болохоор тээврийн хэрэгслийн урд. За хурдаа хэрхэн тохируулж явах вэ гэдэг дээр хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж аваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлт буюу бидний эргэн тойрны орчин хэр сайн харагдаж байна вэ гэдгээр үндэслээд дөрөв тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй явна. Одоо энийг энгийн амьдрал дээр авч үзэх юм бол халтаргаатай зам дээр бид нар хурдан явдаггүйтэй адилхан, бороо аль эсвэл шуургатай үед бид нар бас хурдан явдаггүй. Энийг л ингээд техникийн үгээр хэлчихсэн байгаамаа. За харанхуй үед болон үзэгдэл хангалтгүй нөхцөл жолооч өөрийн үзэгдэх хүрээнд дотор тээврийн хэрэгсээ зогсоох боломжтой байна гэсэн үг. Одоо харанхуй үед бид нэр ингээд холын гэрэл мүү ойрын гэрлийн айл нэгэн дээр тавиад явж байгаа. Тэгмүүд бидний гэрэлд харагдаж байгаа замд бид нэр зогсож болох үйс хурдтай явна гэсэн үг. За жолооч хөдөлгөөнд аюул, саад, тулгархыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсох арга хэмжээ авна. Урдас машин зогссон байхад бид нэр хурдаа хасахгүйгээр зогсохгүйгээр тэр уртлын машиныг мөрөгөхгүй л гэсэн үг. За ерөнхийдөө тээврийн хэрэгсэл маань суурин газарт буюу 10,000 хүн амаас дээш нэгтэршилтэй газар 60 км, суурин газрын гадна буюу 10,000-аас доош нэгтэршилтэй газар 80 км, тууш замд 100 км-ээс илүү хэтрүүлэхийг хориглоно. За илүү наривчилж авч үзье. За суудлын автомашин, ачааны автомашин, хүн тээвэрлээгүй автобус маань суурин газарт 60 км. Та манай сургалтын талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг дарга тайлбар хэсгээс аваарай. Цагийн урттай суурин газрын гадна 80 км, тууш замд 100 байх нь 20 гэд нэмэгдээд явж байна те. За хүн тээвэрлж явж байгаа автобус болон троллейбус маань хот дотор 50 км цагийн урттай, хөдөө газар 70 км цагийн урттай, тууш замд 80 км-ийн урттай явах нэ. Мотоцикл болон чиргүүлж ирж яваа автомашин, ачааны автомашин маань суурин газарт 60, суурин газрын гадна 60, тууш зам дээр 80. За одоо тэгэнгүүт хүүхдийг зохион байгуулалттай тээвэрлж байгаа автобус маань 50, 50, 50. Суурин газарт, тууш замд, суурин газрын гадна 50 км цагийн урттай явах нэ. За механикцсан тээврийн хэрэгсэлж ирж явж байгаа машин маань бүх газар буюу суурин газар, суурин газрын гадна, тууш замд 40 км цагийн урттай явах нэ. За одоо энд бүхий л төрлийн автомашинд нөлөөлөх, дагаж мөрдөх нэг ижилхэн дүрэн байдаг нь сургууль орчмын бус болон хороолол. За зорчих хэсгийн зэрэгэлдэх дэвсгэр нутаг дотор бүгдээрээ 20 км-ээс илүү гарахыг хориглоно. За жолоочид дараах зүйлсүүдийг хориглох байх нэ. Тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон дэд хурдыг хэтрүүлээд хамгийн дээдэлтэй 60 хүрэх байсан ямиг 60-аас дээшээ давуулах гэсэн үг. За хүнд буюу овор ихтэй, аюултай ачаа тээвэрлж байгаа үед холбогдох журам стандартыг мөрдөхгүй байх. За хурдны хязгаар таних тэмдэгтээ тээврийн хэрэгслийн хурдныг нь одоо зааснаас нь хэтрүүлэх хамгийн дээдэлтэй 30 км цагийн урттай явна гэдэг юм шарт дэвсгэртэй таних тэмдэг байдаг те. Тэрнийг нь давж явж болохгүй л гэсэн. За шалтгаангүйгээр хэд удаа явж бусдын хөдөлгөөнийг саатуулах. Аль эсвэл зам тээврийн ослоос өрчлөн сэргийлэхээс бусад тохиолдолд огцом тооромслохыг хориглоно.